Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхнийхээ энэ өдрийн оройн амгаланг айлтхан мэдчилье. Өнөө оройн ярих сэдв бол монголчууд бидний сайл бэлтгэх, эдээ цагаа хийх энэ сэдв юм. За энэ зуны улиралдаа голчлон сайл сууга заадаг. За сайл хийхэд монголчуудын баримталдаг маш олон хорой цээрүүд бий. За хамгийн наад зах нь гэхэд малын дэлэн хөх хүндэтгэлтэй хандаж за төл малын тэр сайхан ариун тэр шуу хүрдэг дэлэн хөхөнд нь бузар буртаг орчихвэ гэж болгоомжлохдоо сайл гаргах хүн дандаа гараа угаадаг. Тэгээд сайлынхаа хөвнг авдаг. Хөвнг сайхан угаад цэвэрлдэг. Угаад цэвэрлж байгаа дээрээс нь ялгүй жоохон хоосон өвөнд мал саадаг. Мал суваарна гэж үздэг. За энэний агуулгын бас дараа нэрнэ. Тэгээд жоохон сүүтэй цай юм уу эсвэл хярам эсвэл жоохон сүү тусаачгаж байгаад тэгээд ховнгаа аваад сайландаа гардаг. Заман гараа гарахаас өмнө гарын гарт бөгжтэй бол бөгжээ авдаг. Бөгжээ авч гараа угаачаад бөгжээ аавна. Чихэнд байгаа эмэг аавна. Бугуйвч аавна. Яагаад гэвэл за энэ бөгжний цааталт чинь хуруунд маш их нэм бактери үржих магадaltaй. Маш хүндэтгэлтэй хандж шүү дээ. Тэр чинь ариун цэвэр юм. Тэр хүний хөвгт хэлэнтэй ялгаа байхгүй шүү дээ. Их хүний хөвгт хэлэнтэй ерөөсөө ялгах юм байхгүй. Тэгээд энэ бөгж эмэг зүйлт, зүүнний зүйлт эмэг бугуйвч зэрэг зүйлст малын өснөөс орооцолдвол яах вэ? Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бас хангаж өгч шүү дээ. Тэр үед эмэгтэй мал сааж агаад нөгөө мал тошхон өхөр байсан байлгүй дээ. Одоо сүүлээ шаравж айтал чинь гинтхэн сүүлэнд нь сүүлний чихэнд нь ороосолдчихсон. Чихний эмгэнд нь. Тэгээд сүүлэн татагдахгүй байхаа нөгөөч нь дороо эргээд үргэдэг юм буцаж тийм байгаад. Тэгэн гүтэн нөгөө тэгэхээр их сайлчин эмэгтэй чихийн сэт татсан гэдэг. Энэ маш осолтой. Тийм учраас монгол хүн сайланд гарахдаа эмэгийг бол заавал авдаг. Бөгжөө аваад утас зууны айсанд хийж хаад гардаг. Дээл хувцсаа бүрэн бүтэн өмсдөг. Орчин үед зурагтаар энэ Facebook, сошиал орчинд сайл хийж байгаа залуучууд бүсгүүчүүд байна л да. Тэд нар яадаг вэхээр бүр ингэрэн задгаа подволктой цамцтай суудсан, толгой нүцгэн мал сааж явах юм. Эмэг бөгж баах юм санжуулчихсан. Энэ их буруу. Монгол хүн ерөөсөө хоёр гар нүүр ид байх хэвээр, бусд нь далд байх хэвээр үздэг. Далд байх хэвээр. Бүр хоолойгоо хүртэл товчилдог. Харин бүр дээд хувцсаа бүрэн бүслэн нүмгэн сэлдэн мал саадаг. Маш хүндэтгэлтэй хандж байна. Дутуу гуцуу хувцастай мал саах, бохир хувцастай мал саах. Тэгээд одоо энэ бөгж эмхтэй совын саваа угаахгүй, гараа угаахгүй, ариун цэвэр сахихгүйгээр мал саах юм бол малын дэлэн өвдөн гэж юм болдог. Дэлэн айна гэж ярьдаг. Тэр чинь маш ариух юм байна. Дээрэс нь тэр малын дэлэн хөгчдөг нэг тийм үзүүр тохоо гэртээ нүцгэн шалдан хүн шиг юм одоо хүний нүдэнд харагддаггүй шахуу нохоо хардаг. 5 наснаас доош настай хүүхэд хардаг. Нэг тийм юм явдаг гэж. Одоо энэ хуучны улсууд мэдэндээ тэр малын дэлэн хөгчдөг малын дэлэн айлгадаг тэр үзүүр тохоо гэртээ бичил бий гэх юм уу, үл үзэгдэх бий гэх юм уу, тэр бол шалдан хүн шиг тийм их хүн харахад хийвгүй тийм шалдан шиг байдаг явдаг. Тэрийг болгоод андуураад мал чочдөг учраас шалдан нүцгэн мал саадгүй, чээж нүцгэн энтрээс мал саа. Эмэгтэйчүүдийн одоо хөгтөл нь гарах шахсан ийм хувцастай мал сааж яхахыг энэ хөгчүүд хуучны сайлчид цээрэлдэг байсан.
Бүрэн хувцалдаг. Тэгээ бүрэн хувцалд сайландаа гарах хэвээр. За тэгээд мал саахад яадаг вэ? Шууд очиод хөхөнд нь хүрэхгүй шүү дээ. Эхлээд тэр үнээнийхээ нэрээр дуудана. Гүүнийхээ нэрээр дуудана. Урдаас нь очино. Малтай шин бас мэдлж болдгоо шүү дээ. Одоо мэдлэн ярина хөөрн тухайн үед одоо хүнтэй мэдлж байгаа юм шиг баг ярина шүү дээ. Тэгээд яах юм? Хүзүүгийн маажин, духын нийлэн, тийм а чихийн одоо ингээд сэрвэгийн нийлэн тэгээд аажуур дийлэнд нь хүрдэг. Мааж чаагаад тэгээд дасгаж шүү дээ. Нэгд хүндэтгэж чинь тэр чинь зөв талаас нь очино, буруу талаас нь очих юм бол яах юм? Үргэж очино. Тэгээ буруу талаас нь очих юм бол нэг үргэсэн мал мууцан сураад дахид салгадаг. Тэгээ тэлүүрдэх юм уу тэмээг бол энгийг бол тэлүүрднэ гэж юм бол саадаг. Дошгон шинээр сааж сайлан сургаж байгаа гунжин тэмээг. За өхрийг бол бас тушна. Гүүг яадаг үлээ богцолж байгаа цаана гихчлэн дошгон одоо эмнэг хангалыг бол сайланд сургахад шинээр сайланд сургаж байгаа зусаг ямааг бол бас хүзүүдж ягаад сайн хүзүүдж бас болохгүй бүр болохгүй бол өрөөсөн нэг хөлийн ингэж нугалж богцолж байгаа юм шиг ингэж дугалж ягаад нугалж байгаад тэгээд цаана гэхдээ болж игэл хүчлэхгүй энэ ямар ч модыг хүчлэхгүй дандаа аргадна эмнэг хангал сургах сайлан сургах энэ чинь ерөөсөл хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцна. Даамаа ширүүлээд хүч хэрэглэх юм бол тэр мал чинь цаашид хүний гарт гаршихад нэг бэрх дошгон муузан сурчдаг. Тэгээд нэг муузан сарсан мал бол хүн алжч мэднэ. Ирнэ эвгүй. Тийм болохоор монгол хүн малтай маш болгоомжтой харьцаж байсан. Тэгээд сайлын өгөө суртсан мал бол нэг эзэнд л нэг л хүн саана. За өөр хүн хэрвээ өөр сайлчин солихоор бол тэр сайлчны бас нэг хийдэг дом байдаг. Ховын сава, ариутхан, аргалын утаа, хомоолын утаанд утан. За тэгээд шинэ сайланд гарч байгаа хүн айл сайлч нар ирж байгаа хүн бол яадаг зилээ тойрч нар зөв тойрч зилний доотлол тормоогоо тосж байгаад нэг залбирч байгаа нэг одоо гойн говшин нэг тийм ёс үлддэг тариа будаа болчмор шоу идэж байгаа тариа будаа зил тойруулж өргөн зилэнд ямар ч байсан зилний ихэнд юм уу доотлолт нь зилний чулуугаар тусдаа чулуу байна. Зилний чулуу одоо сүүлийн үед бол гадас болчихсон юм. Гадас байхаас ч өмнө чулуу байж зилний чулуунд хүндэтгэл үзүүлдэг байсан. Хот газараас ирсэн сойрон газараас ирсэн сайлчид бол зилний чулуу тойрч хүндтгээгүйгээр шууд зилэн дээр очиж сайлын зилэн дээр мал саахж очих юм бол малын сайл татарчдаг гэж үздэг. Сайл татраад яах юм? Сүүн гарахаа байчна. Өөр ингээд энэ мал гинтхэн нэг авга хотын лавга аймгээс ирсэн ч гэдэг юм нэг авга ирээд мал саагаадахыг гэсэн бетон сав өгөөд явуулсан чинь зил тойрлгүйгээр шууд очиод мал дэлэнтчихсэн чинь яасан? Малын дэлэн айсан. Эсвэл мал ширгсэн. Дэлэн дээр нь юм гарсан. Эсвэл тугал уруулдаар нь омроо гарна. Энэ чинь маш амархан хөлсдөг төл мал гэдэг чинь. Тэр их мал. За тэгээд мал төлөж яхад одоо тэр уург сүг хамаагүй хүнд өгч болдоггүй, өгч явуулж болдоггүй. Зарим жил биш сайтай төрдөг тийм үү? Жил сайтай төрсөн жил бол хаварчин мал их сайхан саанчтай сааж сүгийн хөөрүүлэн хилгийн уург гэж юм хийж байгаа. Хилгийн уург энэ уургийнх нь гэр дээр хатаан даавууд нь тэгээд дэлгсэн дээр тавиад даавууд нь дэлгсэн дээр хатсны даавууд нь тэгээд л ингээл тавилчих нь гэр дээр тавьчихна. Тэрийг нь хот руу аймаг руу энэ төр явуулахад бас нэг мал бэлтсэн хойно явуулна. Тэр мал бэчийг байхад явуулахгүй. Тий. Тэгээ бас юу харна, бортон харна, гарыг харж явна. Хатаагаагүй нойтон уураг эсвэл уургатай сүг айлуур явуулах юм бол тэр өнөө сайхан жилбэтээ төрж исэн мал яах вэ? Жилб нь байхгүй болчихно. Бүр хуурай шахуу төрдөг бол. Нин ёсолтой. Тэгэхээр энэ зарим айлын мал бол маш их хөлсдөг. Зарим нь гайгүй байдаг. Ер нь мал төлөж явахад айлын хот руу яаран очиж орох цэрт. Социалист нийгмийн үед дарга нар нэгдлийн дарга одоо дээрээс ирсэн дарга нар шууд хот руу айлд орлоггүйгээр
эзэнтэй нь хагас дутуу мэд мэдхтэй гүйтэй айлын хот руу тавьж ордог. Тэгэхээр л мал царай алдчихдаг. Хурга шиг үхээд л бариад л тоо. Энд зүв зүгээр хий хөгчөөсөн хурга дарга явхад л. Дарга явхад зүгээр явхаас дарга ирэхэд хий хөгчөөсөн хоёр ихэр хурга дарга явангуут л хоёулаа татаал ундаал тэгэл өгчдөг. Ийм юм зөндөө тохиолж ирсэн. Ганц манаад ч биш танаад ер нь зөндөө тийм болдог. Тэгээ ялангуяа энэ ингэн тэмээ бол маш их эмзэг байдаг. Инг ботголж байгаа үед бол хүн хол ойрын зочин гээчин эрхийг цээрэлдэг. Малчид ч тэрийг мэддэг. Айлаар хараад явах вэ ингэ төлж байгаа. Одоо орчин үеийн сошиалар яадаг. Энэ мал төлж яхад зураг аваад байж. Яг одоо төлж байгаа малдыг зургийг аваад. Энэ бол цээртэй. Мал төлж яхад осч харддаг. Харах цээртэй. Тэр малч хүртэл тэрсэн санаа сэтгэл нь чиленжтэй. Тэрсэн одоо бөксөр нь одоо ингээл одоо юугаар нөгөө сүвэр нь төрөх сүвэр нь ингээд төлөнд зугойчсан байж яадаг. Ардталт нэг хүн зураг аваад эсвэл ингээд инээж хөрөлдөд байгаад байдаг. Чи болохгүй шүү дээ. Ямар ч одоо хүн бодоход бас тийм шүү дээ. Энэ дээр бид анхаарах хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Хилж явах хэрэгтэй биеинд. За ингээд төл малыг ярихгүйгээр сайлсуу ярих боломжгүй юм. Зарим улсууд хэтэрхий энэ даяаршил одоо энэ үгтийн шүтсэн улсууд сайл хийхийг малын хурга шиг төл малын сүү булааж авсан дээр ментер гэж ярьдаг хүнч бай. Тэгж ярьдаг бүр маш олон улсууд бий. Тэгж харж болохгүй. Эн чин тэртэргүй сүү нь илүү гарч байгаа. Энэ байгалийнхаа жамаар явж байгаа. Монгол хүн чинь малынхаа сүү цагаан эдэг махан бүтээгдэхүүнийг эдэлж өөртөө идэж хэрэглэн тэрийг гагцгүй яг уламжилт соёлоор нь хэрэглэдэг. За тэгээд сайл хийхэд чи одоо дороос нь хөгнөдөг. Бас дороос нь эхэлж бас тавьдаг. За тэгэхэд зэлтэйг мөн ялгаагүй. Дороос нь эхэлж. Тэгэхээр хамгийн доотлол твтж байгаа доотлолд зэлсэн туулны ихийг байсан. Дороос нь газрын дороос нь дээш явдаг. Дээрээс нь доош нь хэлээд хог шүрдэж байгаа юм шиг болох нь шүү дээ. Энд дээрээс нь доош нь бол. Тийм үү? Монгол хүн хүнжил гудсаа унтсан шүн амар сонсон хүнжил гудсаа хүртэл дээрээс нь ихвтгүү үсээ дороос нь ихвтг шүү дээ. Хэрвээ одоо өгсөн хүний дэвтэр дэвсгэрийг бол дээрээс нь байх юм бол дээрээс нь ятдаг. Тэрнтэй адилхан бэлэгдэл зүгээ бодоход дороос нь эхэлж ингэдэг дээш нь. Хамгийн доор чагтлаатай унганы ихийг саана унгыг явилгэн ихтэн зааман ялгаагүй. Хурга шиг мөн ялгаагүй. Хөгнө гэж байсан. Хөгнө мэддэг хүн ховордож байна. Хөгнөд хамгийн доотлоос нь. За тэгээд явилгэн гэж их сайхан болно. Мал суу одоо явилгэг чинь дахиад сүүн ариун гарна. Малын сэтгэл зүйтэй харьцаж байгаа. Тий. За тэгээд цагаан эдэ хийхийн нарийн ухааныг бол манай монголчууд надаар хэлүүлдэг мэдэж байгаа. Зүгээр энэ нь бол цагаан эдэ хийхэд сүүлийн үед зарим айлын авгаа хүүгнүүдэд бас хэлмээр юм байна. Хамгийн наацхан цагаан эдэнд бид нар 9 шидэм холж, элсэн сахар, чихэр бүр одоо өнгө будаг хийцэн баг шиг. Цагаан эдэнд будаг хойлдог. Одоо будагтай ар бол шар ногоон улаан ялангуяа тийм улаан туяатай юм ерөөсөө хойлж болохгүй. Улаан ногоон туяатай хар туяатай оруулж болохгүй. Энэ үндсэн цагаан өнгийг хизээч өөрчилж болдгоо гэдэг. Өөрчилж болохгүй. Цагаан эдэнд 9 шидийн чихэр жимс хойлдоггүй. Одоо ч чихэр жимс 9 шидэм хойлж байна шүү дээ. Зүгээр л цагаанаар нь л одоогийн хэлээр бол оргиор нь яг язгуураар нь л байх хэрэгтэй. Эсгэлэн ар бол манайхан ар бол таргийг айргийг эсгэлэн гэж ярих юм их чинь гашуун гэж яриад байна. Гашуун чинь тусдаа шүү дээ. Гашууныг чинь гашуун гургамал гашуун эмиг гашуун гэж бас ярьж болж байна. Гашуун гэдэг чинь бас гашуун ясуун гэж өөр юм байна. Өөр юм хэлж. Цагаан эдэг бол гашуун гэж ерөөсөө хэлдэг. Гашуун гэдэг чинь бас нэг гашуун чинь бас нэлээд гашуун юм шүү. Гашуу тийм ээ. Гашуудл гэдэг чинь гашуун юм. Нэлээд хатуу чанга гэсэн үг. Тэгэхэд малын цагаан эдээ маань гашуун болчих болоогүй. Эсгэлэн гэж яар. За тийм байна.
тараг бүрэлдэх, зарим айлын авгаачуудын тараг айрыг нэг сайхан бүрэлдэнэ. Зарим айлын арх нэг сайхан гарна, шимээ арх нь. Зарим айлын тогоо нэр ямар сайхан одоо эдээ бодоо хийсэн айрыг нисч өгөхгүй, тараг нисч өгөхгүй. Эсэлдэггүй шүү дээ. Тогоо нэр тогоо дандаа сувс гардаг. Ийм айл байдаг. Хаана гайгуугаар ихэнхэн сувс гардаг. Энэ яаж юм хэрэг хүний дотоод ертөнцтэй шууд холбоотой. Зэрэгцээ нэгэн голд аж төрж амьдарч байгаа айлуудын цайны амт нь өөр байдаг. Хоол цайн амт нь өөр. Тэрэн шиг айлын малных нь сүүний гарц нь өөр байж байгаа. Энэ мөн л нөгөө малын эзэнтэйгээ малгаан толгоотойгоо ижилхэн гэдэгтэй. Ижил. Тэр айлын малны ашиг шимээ өгөх шим тэжээл нь өөр байна шүү дээ. Адилхан өвс, ургамал, хужир шүү, ус, аршаан хүрдэж байгаа хэрнэ. Тийм. За ингээд сайл сүү хийнэ гэдэг бол маш том ерөөл юм. Сайл хийж байгаа бол заавал тогоо нэрх ёстой. Заавал ган хийх ёстой. Ган. Айл болгон сайл хийх ёстой. Ер нь бол зарим жил гантай жил байна. Энэ жил манайх гантай жил учраас хург ишгээ эхлэр хонуулчихж байгаа. Туглаа эхлэр хонуулчихж байгаа. Ер нь бол гүүгээ тавьчихсан гэж яах шиг. Туглаа ботхоо тавьчихсан. Одоо ингэ тавьчихсан. Одоо энэ баг хар цайтай гэж. Тэр бол нүгэл. Ямар ч гантай жил байсан хар цайтай байхыг зуны дэлгэр цагт хар цайтай айл байхыг энэ нүгэл гэж үздэг. Нүгэл. 100 хар цай хийхийг нүгэл гэж үздэг. Бор цай шүү дээ. Бор цай гэж. Тэгэхээр 100 намрын цагт тэр сүү сайл аргалаад л нэг өрөөсөн хөхин шавтраад бараг цай цайны сүү тийм үү? Тараг нэг аманда уух тараг ч гэсэн гарч л таараа. Тэгээ тараг нь айраг болно. Эсгээд сум гээд нэг доотлол нь 20 литр, дээдлэл нь 60 80 литрийн сав байдаг, сум гээд мотор гэдэг. Зарим газар одоо өөрөөр ярьдаг байх. Манай нутагт сум гэж ярьдаг. Зарим нь одоо агруу гэж ярьдаг. Агруу бол совн л да. Модон ховн. За тэг хөхүүрэнд айрга бэлтэн. Орчин үеийн улсууд хонь ямааны айрг гэхээр мэддэггүй юм биш шүү дээ. Бүхэл мал айргтай. Ганцхан гүүнээс л айрг гардаг, бусд нь айрг гардаг юм шиг ойлголттой хүмүүс олон байна. Тэгж болохгүй. Монгол хүн бол монгол хүн мэдчих хэвээр. Мэддэг байх хэрэгтэй. Эн чинь бас эрдэм шүү дээ. За тэгээд багч гэсэн нэг 10 20 савнд ч гэсэн айрг эсгээд тэрийг бүлж эсгээд тэгээ тогоо нэрх ёстой байна. Тогоо нэрээд ямар ч гантай жил би дахин хэлье. Жаахан ч гэсэн нэг усаар ч гэсэн хоёр усаар ч гэсэн тогоо нэрх ёстой. Жаахан ч гэсэн 5-ын суулгач гэсэн ялгаагүй гэлээ. Ган хийх. Ган гэдэг нь одоо энэ шар сүү юм уу эсвэл таргаар айргаар ган хийдэг. Арьс, хөрс, сур, шир одоо идэлдэг ган ярьж шүү дээ. За тэр ган шимээ архивыг яагаад заавал хий гэж байгаа юм гэхээр энэ чинь маш гоё үнэртэй. Сэнгэнсэн сайхан үнэр хангалдаг. Тэр үнэрэнд нь лус савдаг баярлдаг. Лус баярлдаг. Лусын хоол гэж үздэг. Лус савдаг бол лус бол үнэрээр хоолдог. Бас чихээр хоолдог. Лус савдаг. Сайхан дуу хөгжим, сайхан ерөөл хийдэг. Сайл хийж байгаа юм чинь хийсэн хүн чинь сайхан одоо ерөөл хийлээд л цацал өргөдөг. Цацал өргөдгүй айл гэж байхгүй. Заавал цацлаар өргөн 9 нүхтэй болж игэл зөөлөн мод, арц мод бол их сайн. Халбаг шанагаар өргөх бас зээртэй. 9 нүхтэй 9 сүүний 9 цацлын 9 хүсэл. Энэ ертөнцийг оршихуй бүхэлд нь дааж аварч өршөө гэж залбир цацал өргөдөг болохоос манай хүүхдүүд миний амьдрал манаахан сайн сайхан явах болтгоо гэж ерөөх юм бол тэр ерөөл биш болдог. Хүчгүй. Тэрийг тэр ертөнцийн эзэн гэхүүдээ. ертөнцийн эзэн гэхээр манайхан одоо зөвхөн Есүс Христ гэж ойлгодог. Тийм биш шүү нөхдүүдээ. ертөнцийн эзэн гэж нэг юм байна. Тэрийг зөвхөн эднэр нэрлэлсэн болохоос биш. Тэр ертөнцийн эзэн энэ орчлон ертөнцийн сав шим энэ эзэн хүлээж авдаггүй. ертөнц хэрсэн бүр тэр төвтэд байгаа од ирэхс тэнгэр хангаа сар мэчид өв сургамал дэлхийн нөгөө талд байгаа улс бүрэн одоо хүний нийтэн нүдэн тарагдаж чихэн сонсогдож болох бүхий л
бод галуудыг ерөөдөг. За тэгэл одоо тогоос үу галдаар айраг цагаа бослогсон бол айраг цагаагаа юу лэхтэй ерөөл хийлнэ. Арх нэрсэн тогоо нэрсэн бол одоо тэр дээжээс нь ерөөл өргөн галдаа өргөн гал бурхан баярлуулдаг. Галын бурхан өөрөө цагаан эдэний дээж чимээ арх өргөдөг. Түүнээс галд бол одоо өрөм зөөхий ар бол цагаан өргөдгүү шүү нөхдүүдээ. Та бүхэн тэрийг мэдж яваа. Сүүлийн үед би нэг айлд орж ирсэн чинь өрөм шууд гал руу хээжсэн айлыг харсан. Шар тосол өргөнө үхээс ч тэр боловсруулж штэ. Өнгийг ховлж байна. Түүнээс биш өрөм зөөхий сүү цагаан эдэг бол галд өргөдгөө. Галд өргөдгөний үе тэгэхээр боловсруулаад шар тос за эсвэл шимээ арх. За тийм байна. Тэгээд одоо тэр шимээ арх гангийн үнэрээс чинь лус авдаг хоолдог учраас заавал хийх хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд Монгол хүн сайл сүүгээ өргөн дэлгэр хийх ёстой. Сайлын гэр гэж тусдаа гэр бүр гэр бэлдэж гаргадаг. Сайлын гэр чинь бүр тусдаа орон зайтай. За тэр сайлын гэр лүү бас хамаагүй хүн явж тавьж орохыг бас цээрэлдэг. Айлын сайлын гэрийн талаас нь зүүн талаар нь тойрдоггүй. Сайл муу гардаг. Сайл нь их сайлтай айлыг танах их сайл, инжил танах яасыг сайл хийж ингэж хэлдэггүй. Мэдсээр атлаа хэлдэггүй. Инжил танах сайл муутай байна уу гэж бас хэлдэггүй. Ерөөсөө хэлдэггүй. Монгол хүний энэ үгний эрчисгээ чинь бас осолтой шүү дээ. Сайныг дандаа болж чинь бид чинь гэдгээр бэлэгдэлтэйгээр ярина. Тэгээ сайл хийх соёлууд бол маш олон бай. Одоо жишээ нь сайл татраад ирэхийн алдад тэр ямаа хоньны тэр хөрөв ямааны сүү гэж сайхан юм бий. Тэрийг бол бүр заавал жоохон тусна шүү дээ. Нэг жоохон нэг савны орол нэг хэдэл тусна. Тэрийг чинь хоримтлуусараад одоо гүзээнд хийж чаддаг. Гүзээнд хийгээд тэр чинь тэр жигтэй тос болдго шүү дээ. Шар тос болдго. 8 сар 9 сарыг ярьж шүү. Ямаа бол аажив сэргээ шүү дээ. 10 сар 9 сарын сүүлд 10 сар. Хонь бол тэгсгээд 8 сар гээл 8 сарын 10-д гээл татарчдаг, сүүн татарчдаг. Тэгээ энэ хоньны сүү гэж шимжих шимтэй. Хоньны сүү 100 заавал ууж явах ёстой байна. Нэг Японы эрдэмтэн хэлсэн байдаг штэ. Монголчуудын энэ бас цаг усын өвчин одоо өвчин зовлон гэхүү аливаа нэгэн өвчин хөл одоо энэ айхтар хэцүү нэртэй өвчин энтэй чинь бол тэр хоньны сүү уухгүйгаас болж ийн гэж нэг хэлсэн байсан шүү. Энэ нь юу хэлж байгаа гэхээр хонь гэдэг амьтан чинь бас хэр усын одоо ижилхэн ургамал иддэг мөртлөө хоньны тэр сүг арвалыг хоньны тарг аргийг чинь бид ховорхон сүйтэй мал л да. Хонь бусад малыг бодох нь ховорхон сүйд богинохон хугацаанд өгдөг. Аль эрт барьж саах юм бол одоо дилийн шигэн сайн байдаг. 5 сарын 10-аас саагаад 5 сарын ихэнх саагаад тэгэл 8 сарын их гэтэл энэ татарчдаг. 7 сар 20 тэгэл баг. Тэгэл тэр хоорондох нэг 2 сар хэртэл байж та. Тэр хоорондох сүг тэр хоньны цагаан эдэг хэрэглэх юм бол хүний энэ эрчим энерги бүх энэ эд эсийг сэргээдэг юм биз дээ. 100 бол хоньны мах эдгүүтэй адилхан. Өвөл идэх шиг зундаа дандаа хоньны цагаан эдийг жоохон ч гэсэн хүртэж явах ёстой гэж манай хөгшчүүд хэлдэг байсан. Хоньыг заавал барьж сааж байгаа. Хоньыг дошгоо мал. Манай хөгшчүүд хэлдэг байсан. Энэ хонь нэг дааган чинээ бол хүн алын шүү гэж. Дошгоо л доо. Цогхорно гэж чигтих. Тэр нь их дэлгэн хөхөнийг жижигхэн жаахан жуулсан саах хэрэгтэй гэж үздэг. За тийм. Тэгээ одоо монголчуудын тэр сүү сайлаа хийж яхад одоо айлд сайлын цагаар болж игэл айлд очихгүй садаа болохгүй гэж. Нэгд хоёр тэгвэл тэр сайлын цагаар заавал сайланд нь туслах ёстой. Нэг хонь хүзүүдэж өгөх ёстой, нэг тугал эвлэгж өгөх, нэг одоо унаг татж өгөх энэ чинь бас тэр хажуугаар үүс бүтнэж үздэг. Үүс бүтдэг. Харин сайл хийж байгаа үед гэрт нь ороод хамаг сайлын алдуудад байж болохгүй. Тэрийг хоригддаг, цэрлдэг. Энэ сайл сүвний талаарх соёлыг, дом соёлыг, хорой цээрийг, ёс уламжлалыг яриад байвал нэлээд хугацаа орно. Ингээд өндөрлөе. Монголчуудын сайл сүн өргөм одоо элбэг дэлбэг байгуултгай. Монгол ээжүүдийн
цацлын үзүүр сансарт хөрөх болтугай. Цацлын ерөөл бэлгийн үгс нь ертөнц дахныг аврах болтугай. Монгол эхийн цацлын үзүүр бууны сумыгч буцаах ид шидтэй тийм агуу хүчтэй гэж үздэг. Монгол хүний ерөөл бол тийм. Монгол хүний ерөөл бол ерөөлийн үзүүр сүү гэж үздэг. Тэгэхээр монгол хүн сүү цагаан эдээг хот суурин хөдөө хот гэлгүүгээр цагаан эдээ бэлтгэхээ сурчих хэрэгтэй байгаа юм. Тэгээд цагаан эдээ шигэ та бидний ажил үйлс цагаан дардан байх болтугай. Та бидний заяа тавилан сүү шиг цагаан байх болтугай. Дэвэрсэн сүү шиг дандаа гэрэлтэж байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж нэмэн айлтгая. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.